Иргэдээ зооны мэдээ саний 7 хоногийн тайм эхэлж байна. Энэ 7 хоногийн таймыг сэтгүүлчдийн бажет таймж нэмсүрнээр бэлтгэгдэхэд бэлэн боллоо. За тэр өнгөрч байгаа 7 хоног бас маш онцлог сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн 7 хоног байлаа те. Энэ талаар ярил. За хотын даргын шийдвэр бас олон нийтийн нэлээд анхааралтай байлаа. Тэгэхээр түүц эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлэх тухай асуудал нэг талаар одоо хотын өнгө үзэмжийн асуудал, нөгөө талаар одоо төрөөс бас бизнес эрхлэгчтэй ингэж хавчин боож дарамтлж байгаа бас асуудал гэдгийг олон нийт шүүмжилж нэлээд талцаж хилцэж байна. Одоо энэ асуудал маань одоо ч гэсэн баргаантай хэвээр байгаа. Яг шийдэгдээгүй түүц эрхлэгчд маань эсэргүүцсэн хэвээрээ өрнөж байна. За бас өөр нэг ил үйл явдал юм бол нөгөө цирк өдрүүд 2025-ыг бас Сүхбаатарын талбай тэмдэглэж байгаа. Тэгээд энэтэйгээ холбогдуулан бас Монголын циркчид маань Сүхбаатарын талбайд үнэлбэргүй тоглолтыг бас үзэгчдтэй хүргэж байгаа. Ийм бас үйл явдал болсон байна. За олон улсын хувьд бас нэлээд гэгээтэй үйл явдлууд боллоо. Жишээлбэл даваа гарагт Америк нэгдсэн улсын эмэгтэй алдархтнууд сансарт ниссэн. За Кэти Перриг бас манай уншигч үзэгчд маань мэдж байгаа. Pop дуучин Кэти Перри болон Америкийн нэгдсэн улсын тэргүүн баян одоо дэлхийн 2 дахь тэрбумтан гэж ярьдаг Jeff Bezos-ийн одоо сүт бүсгүй Лорен тэргүүтэй 6 эмэгтэй хүн анх удаа сансарт нислээ. Энэ бас нислэг бол нэлээд одоо дэлхийд дахинд эмэгтэй нисгэгч одоо тэр тусмаа яг нисхийн мэрэгжлийн биш алдархтнууд ниссэн нас сонирхолтой. Олон хүмүүс сансарт нисэх бас хүсэл одоо урмыг бас бий болгосон баг гэж нэлээд бас сайшааж ярьж байгаа. За тэгвэл манай сонин бас амьдралын тойрог буландаа даваа гараг бүр оролдог. Тэгээ энэ буландаа энэ удаагийн дугаартаа Хүүхэлдэйн театрын одоо 30 гаруй жилийн түүхийг бүтээлцэж яваа. Одоо Хүүхэлдэйн театрын энэ эмэгтэй Батмөнх гэдэг эмэгтэйгийн амьдралын бас сонирхолтой түүхийг хуваалцсан хүрэг ярилцлагын нийтлэлээр оруулсан байгаа. Тэгээ энэ тухай манай сонин 7 дугаар нүрээс хүлээн авч унших боломжтой. За бас даваа гарагийн уламжлалт булангийн хувьд leaderships форум болон бол салбарын манлайлагчдаас салбарын асуудал болон шийдлийн талаар ярилцлага уламжлалт байгаа тийм ээ. Тэгэхээр энэ 7 хоногийн одоо leaderships булангийн зочноор Улсын хурлын гишүүн Лувсан Жамцыг урьж оролцуулсан. Тэгэхээр Лувсан Жамц гишүүний хувьд бас манай уншигч үзэгчд мэдж байгаа. Япон улсад мэргэжил эзэмшсэн ялангуяа хот төлөвлөлтийн асуудлаар мэрэгшсэн юм мундаг боловсруучсан байгаа. Тэгэхээр түүний хувьд 20 минутын хот гэдэг одоо үзэл баримтлалыг голлон ахлан ажиллаж байгаа. Тэгэхээр энэ 20 минутын үзэл баримтлалынхаа талаар манай leaderships форумд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн. За тэгвэл Нэгмар гарагийн дугаараа онцлог материалаар манай бас сонинд одоо шинээр оруулж ирж байгаа булан болох Төрсөн нутаг минь уу гэд буланд маань анхны зочноор Завхан аймгийн Идэр сумын нутгийн зөвлөлийн одоо дарга Бацаахныг урьж одоо түүний нутгийн талаар дэлгэрэнгүй бас ярилцлага хийсэн байгаа. За Нэгмар гарагийн дугаарын бас нэг онцлог нийтлэл манай сонинд хандсан зочны ярилцлага байгаа. Манай сонинд одоо Солонгосоос гаралтай шашны гаж урсгалд одоо нөхөр нь автаад түүнээс болоод гэр бүл нь салахад хүрсэн тийм эмэгтэй манай сонинд хандаж ярилцлага өгсөн. Тэгээ гэр бүлээрээ энэ урсгалд орчлоо. Ажил хийх боломж байдгүй. Хүн олж иргээ явуулчихдаг. Тэгээ сая дөрөвний оролтон 100,000 төгрөгөө өгнө штэ. Тэгэхээр түүний хувьд болохоор нөхөр нь 10 гаруй жилийн өмнөөс Солонгосын шашныг зүтээд түүнээсээ болоод ажил хийх боломжгүй, ажиллаа хийдэггүй. Тэгсэн мөртлөө гэр бүлийнхээ орлогын 10%-ийг заавал тэр шашиндаа өгдөг гэх мэт юм нарийн төвхтэй асуудлууд бий болсон. Энээс шалтгаалаад мэдээж гэр бүлийн маргаан бий болж тэгээд цаашаа ингээд салалтад хүрэх тийм нөхцөл үүссэн. 100 түүчэлэх 100 мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөрчвчин үндэсний өдөр тутмын сонин 100 мэдээ. Нийт эрх ашигын төлөх эрэм сурвалжилсан нийтлэл бүтээлийг манай сонин 2-7 хоног тутамд хийдэг уламжлалтай болсон. Тэгэхээр энэ 7 хоногийн хувьд одоо жагсаал цуглааны тухай хууль яг жагсагчтай хамгаалж чадж гэнэ үү гэдэг асуудлаар хоёлаа хамтран бичсэн байгаа тийм ээ. Тэгэхээр энэ нийтлэлийн гол агуулга нь бол үндсэндээ гарч игнаас шууд харагдаж байгаа. Манай улсад нэг талаар ингээд маш олон жагсаал цуглаан болдог.
нөгөө талаар жагсаалд очсон иргэд маань өөрснөө дахиад хин нэгний хүн болж харагдах вэ гэдэг айдас эмээх зүйл байдаг болсон тийм зүйл ажиглагдаж байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр бас хүний эрхийн үндэсний комиссаас одоо жил болгон гаргадаг бэлтгэл байдаг. Бэлтгэл дээр бас тодорхой санал зөвлөмжийг засгийн газарт өгүүлсэн байдаг юм билэ. Тэгэхээр энэ бэлтгэлийн одоо гол агуулгаас харахад л энэхүү айдас гэх үү, дарамт гэх үү энэ асуудал ил тод биш юм а гэхэд тодорхой хэмжээнд яригдсаар байдаг, иргэдийн дунд байсаар байгаа юм билээ. Тэгэхээр энэ асуудлыг цаашид одоо жагсаал цуглааны журмын тухай хуулийг шинжилэн найруулах хуулийн цэцлэг засгийн газраас их хурлын дараа өргөн бариад байгаа. Тэгэхээр хуулийг мэдээж энэ хаврын чуулганаар хилцэх нь бараг тодорхой болж байгаа. Тэгэхээр нэгэнт энэ хуулийг хилцэж чуулганаар хилцэж байгаа бол ямар асуудал дээр анхаарах ёстой вэ гэдгийг бас одоо нийтлэлээрээ илэрхийлэхийг зорьсон. За тэгэхээр пүрэв гарагийн дугаараа онцлог материалаар маань Монгол улсын төлөө гээд болонд одоо хил хамгаалах салбарт нэн шаардлагатай байгаа энэ 5 мэргэжлийн чиглэлээр ахлагч бэлтгэж байгаа. Энэ талаар одоо манай сурвалжлах баг очиж одоо хил хамгаалах байгууллагаас ч сурвалжлах хийсэн энэ сонирхолтой сурвалжлагыг бас оруулж өгсөн байгаа. Тэгээ энэ талаар манай сүнний 7 дугаар нүрээс бас дэлгэрэнгүй унших боломжтой байгаа. За мөн 2 дугаар нүрэнд одоо улсын хурлын гишүүдийн нэлээд бас одоо хилцүүлгийн төвд байсан. Төсвийн байнгын ороогоор ороод харамслаа унсан асуудал бол Евразийн эдийн засгийн холбоонд манай улс элсгүй хилцээр хийх үү гэдэг асуудлыг нэлээд нухацтай хэлсэн байгаа. Тэгээд үндсэндээ зарим гишүүдийн хувьд Евразийн эдийн засгийн холбоонд манай улс элсэн гэсэн ойлголттой байсан. Асуудлыг оруулж ирж байгаа сайдын хувьд одоо эдийн засгийн сайдын хувьд бол үндсэндээ энэ асуудлыг бол нэлээд өөрөөр тайлбарлаж байсан. Ер нь Монгол улс элсэх тухайн асуудал биш, хилцээр байгуулах тухайн асуудал юм а гэдгийг нэлээд ярьжсэн. Тэгэхээр энэ хилцээр байгуулснаар манай улс Евразийн холбоотой болон бусад энэ хүү холбоонд байгаа бусад улс орнуудтай худалдааны одоо харилцаанд орох бүрэн боломжтой гэдэг байр суурийг илэрхийлж байгаа юм. Манай 100-ны мэдээ саний хувьд 14 хоногт нэг удаа TED-BED гээд буланг онцолж оруулдаг байгаа. Энэ удаад болохоор бид нэр онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэглэл одоо олон улсад болон манай улсад ингээд ямар байна вэ гэдгийг хөндөж оруулсан. Ингээд болохоор нөө Солонгос болон Япон, Америк зэрэг улсын бол онцгой байдлын алба хаагчдын хувцас галт төсвөртэй материалаар хийгддэг болон тэгээ нөө галын юм одоо өөдөөс эсрэг юм үйлчлэлтэй материалуудыг ашигладаг байсан. Харин манай улсын хувьд одоо Европ стандартын дагуу ингээ хийгдэж байгаа гэсэн хэдий боловч нөгөө юм ноос материалтай байсан. Тэгээд энэ талаар бид нэр ингээд 100-ны мэдээ санийхоо дугаарт оруулсан. За тэгэхээр манай баасан гарагийн дугаарын онцлог материалаар ижээ бурхад гээд буланд маань ардын уран зохиолт, төрийн шагналт, шарвын сүрэн жавгаан зээхүү, лүндэг гээд улсын хурлын гишүүнийг урьж оролцуулсан байгаа. За тэрээр бол одоо яруу найрагчийн одоо гал дээр нүссэн ийм хүүн гэж ярьдаг. Тэгээд өөрийнхөө эмээгийн талаар бас энэ сэтгэлдээ хуваалцаж хөргөн нийтлэлийг ингэж ярилцсан сонирхолтой нийтлэл орсон байгаа. Тэгэхээр баасан гарагийн дугаарын бас нэгэн онцлог нийтлэл бол нэгдсэн үндэсний байгууллагаас хүний хувийн мэдээллийг хэрхэн хангаж байгаа талаар одоо тусгай үүрэг зорилготой бэлтгэгч манай улсад 7 хоног ажилласан. Тэгэхээр тухайн Ана хэмээх тэр бэлтгэгч маань өмнө 3 орнд бас яг энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Тэгээ манай улсад хийсэн ажлын тайлангаа сэтгүүлчид танилцуулсан. Хуурамч мэдээлэлтэй тэмцэхэд зөвхөн одоо засгийн газар гэлтгүү сэтгүүлчид маш гол нөлөөтэй. Иргэн болгон одоо бүх мэдээлэл авч байгаа бүх мэдээлэлээ үнэн гэж итгэх биш. Найдвартай их сурвалжаас бас мэдээлэл авч байгаа нь чухал юм а гэдгийг онцолж ярьж байсан. Тэгэхээр найдвартай их сурвалж гэхээр бас манай үзэгч уншигчд мэдж байгаа. Манай сонин бол олон улсад танигдсан найдвартай их сурвалжийн тэмдэг сертификат бүхий JTI буюу Journalism Trust Initiative гэдэг одоо сертификатыг Монголдо анхдагч болон авсандаа өргөлж бахархалтай байдаг. Тэгэхээр манай сонины энэ сертификат нь бас нөгөө талаар бид бол найдвартай их сурвалж юм шүү гэдгийг баталгаажуулдаг гэж хэлж болно. За тэгээ өнөөдрийн тойм маань энэ төрөд өндөрлж जैन. Тэгээд битэрийн бас ярианд дурддагаагүй маш олон сэдв, сонирхолтой үйл явдлууд, мэдээллүүдийг бид нэр сониндоо бас багтааж бичсэн байгаа. Тэгээд манай сонин та бүхэн цаасан болон цахим хэлбэрээр захиалан уншаарай. Тэгээд захимаар захиалахыг хүсвэл 100-ны мэдээ цагийн сайт руу нэвтрэн орж захиалан уншаарай.